Нэгдүгээрт бид нар ууган цэцэг гэдэг тэр хувь хүн рүү олвол хандаж энэ бүх юм хийгээгүй. Happy Floors гэдэг компани үйлчилгээний талаар бид энэ бүгдийг яриад байгаа юм аа. Яагаад гэвэл үйлчилгээнд нь он дамнсан гомдолтой усуд гарч ирээ те. Энэ оны 8 сарын гомдолтой хүнд манай гэр бүл болчиход байна. Тэгээ энэ бүгдийг мэдчихээд бид нар яг үндэ одоо ингээд чимээг өнгөрөөд ингээд яваад иж үнэхээр чадсангүй. За яг болсон асуудал нь юу байгаа вэ гэхээр тухайн өдөр 8 сарын тэр одоо 4-ний өдөр манай охины харсан охин өдөржингөө памперсын солиогүй л нэг асуудал байгаа байхгүй. Бид хоёр памперс нь дүүрсэн байхаар зайлын памперсын солиот хийгээд нээсэн чинь өдөржингөө баастаа явсан памперстай тэр одоо доогуурхан ямар байдалтай байх вэ? Ингээ бид нар цаашаага мэдээж эн чинь буух эцэнтэй буцах хаягтай бид нар зүгээр нэг гудамжнаас хүн авчираад манай хүүхдээ хараачаа гээг байхгүй. 24 цагийн дотор онлайн энэ одоо санал гомдлыг бол цуглуулж авсан. Тэгэхэд бол 40 гаруй санал гомдол ирсэн байгаа. Энэ санал гомдол бидний санал гомдлуудыг бүгдийг өнөөдөр гээд нөгөө шүүхт ингээд өгч байгаа. Тэгэхээр одоо энэ шүүх нь өөрөө энэ санал гомдол наривчлан ажиллаад нэг тал руу гаргах байна. Тэ? Тэгээд заавал нэг хүүхэд энэ дээр өнөөдөр нэг эрүүл мэнд дээр бүр хохирч ээж нэг хүүхэд нас барж ээж эн чинь нэрээ нэг асуудал болоод байгаа юм уу гэж харах ёстой юм уу? Тэ? Дээрээс нь яг юу хүлээгээд энийг шаарлахгүй одоо хин ингээл яваад байгаа. Энийг л бид нар хүндэж яриад байгаа. Үйл ажиллагааны чиглэл нь тис өөр атлаа, шал өөр чиглэлээр буюу хүүхдэд чиглэсэн бизнес хийж байгаа байгууллага, үүнээс хохирсон хүүхэд болон ажилчид он дамнсан гарч ирсээр байгаа тухай бид өнөөдөр энэ хэвлэлийн багварлыг хийгээд байгаа маа. Энэ талаас нь хараарай. Эдний компани үйл ажиллагаагийн судлахаар улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөд 8 жил үйл ажиллагаа явуулахдаа одоо нэг үйл ажиллагааныхаа чиглэл дээр яг хүүхэд асрах буюу тэр 9970 гэсэн кодтой энэ кодтой үйл ажиллагааны чиглэлийг бол ерөөсөө яагаад байна. Авч дурдаагүй байна гэж. Тэгээ энэс болоод ийм маш олон сөрөг нөлөөллүүд, маш олон гомдлууд гарсан юм шиг байна.